За энэ удаагийн кино тайлбараар дөнгөж 1-р ангид Netflix-т цацагдсан даруйда 7.2 үнэлгээ аваад буй 7 өнөخت 2 анги гарч байгаа. Сүнстэй ордон хэмээх сүнстэй бөгөөд инээдвийн хайр дурлал домгийн ийм төрлийн киног ярьж өгнө. Киноны тавч агуулгын Деважин руу явах гэж чадаагүй хүний ертөнцид гатсан луу болон алтартай бөөгийн царийн ганц захны хоорондох үйл явдлаар өрнөдөг. Тэд хоёул жирийн хүнээс өөр зүйлсийг харж чаддаг. Үнэхээр сонирхолтой кино илээ. За ингээд тайлбар үзүүлэхээс өмнө миний сувыг дэмжээрэй. За ингээд кинонд орцгоё. Кино маань бөө Нефток ач охин Юридэ 1000 жилийн турш цөөрөмд бясалгал хийж даянчлсны дараа тэнгэрт гарч Деважинд очих гэж буй Ганчори луугийн түүхийг ярьж байгаагаар хэлдэг. Түүнийг Деважин руу өсөх замд нь хүн харж болдоггүй бөгөөд нэг хүүхэд олж харсны дараа тэрээр энгийн эмөөгүй болж хичээл зүтгэлэн дэмий өнгөрч дэлхийд гацдаг. Тийм ч учраас тэр хүмүүсийг үзен ядаж амьдрал аж ахуйн сүрэлт хүргэдэг. Юри түүнээс айдаггүй бөгөөд азгүйтлээ хүмүүст буруутгаж байгаа тул би өөрөө буу болж түүнийг дарна гэж тангаргалсан ч Нефток түүнээс хол байхыг анхааруулж амтлалт авдаг. Түүний гэрийн гадаа бид Ганчори руу Юригийн гэрийг харж байхыг харж байна. Ингээд үйл явдал 13 жилийн дараа ордон руу шилжихэд сүнсэнд эзэмзүүлсэн залуу ханху эргэн тойрныхоо хүмүүсийг гомдоож байх бөгөөд түүний эцэг хаан сүнсэнд итгэдэггүй бөгөөд үүнийг ангах боломжтой өвчин гэж үздэг. Гисэн хэдий ч төрийн албаагч Юнгап юр бусын зүйлд итгэдэг бөгөөд хунтайжийг аврахын тулд бөө авчирч өгнө хэмээн гуйдаг. Юригийн үед бөөгийн хувь зайг орхиж чадварлаг нүдний эмч болсныг бид харж байна. Түүний дараагийн үйлчлүүлэгч бол Чой Вону бөгөөд түүний охин Инсон гэхдээ өс сонзонтой нэг хөлтэй сүнсний бай болсон байдаг. Юри үүнийг тоохгүй байхыг оролцсон ч бууж өгч сүнстэй тулгарчдаг. Сүнсний алга болсон хөл нь гэрийн эзэн Чой тастан өөрийг нь юутгсэн ноёнтноос болсон тул сүнс түүний охиныг алах замаар тэр ноёнтноос өш авахыг хүснэ. Юри өвөг дээдсийн үеийн үрийн талаар гашуудаж байгаа ч сүнсийг муу ярын сүнс болон хуурхаас өмнө амар амгалан олж Деважинд очиход нь туслая гэсэн боловч тэр түүнд итгэдэггүй. Тэр гинт ноёны охины биед ороод цутдаг. Энэ хооронд хаан Yoнгапыг нууц даалгавар дэлгэн захын донд сүнстэй хөөцөлд нь ноцолдож Юри Инсоноос сүнсийг арай ядан гаргасан ч түүнийг сүнс гарч ирээд боочхдаг. Харин Ганчори аль хэдийн хажууд нь байх бөгөөд хөвчлөлтэй наргуу харж байдаг бөгөөд тусламж хэрэгтэй бол хэлээрээ гэд хүлээс авлаа сууж идэг. Юри эцсийн мөчөд ингээд ер нь бол түүнийг зайл гэж хэлчихдэг л дээ. Ингээд сарны чулуугаа аваад сүнсийг өөрөө зайлуулчихдаг. Юри хажуугаар нь дайран өнгөрөхөд Ганчори түүний араас гүйж хэрв тэр түүнийг ивэн тэтгэгч бурхан гэдгийг хүлээн зөвшөөрч өөрт нь биеэ өгөхийг түүнээс ятгаж байдаг. Ганчоригийн тухайд 13 жилийн өмнөх дурсамжаар гарч ирнэ. Тэрээр Юригийн ариун сүнсийг таниад түүнийг мөшгөж тосгоныхонд нь гай тарж эхэлдэг. Нефток Юри шиг цэвэр хүчрхэг бөөхөн Ганчориг хүлээн зөвшөөрвөл тэр зүгээр л тэнгэрт гарч чадна гэдгийг түүнд хэлдэг. Тэр бол Юриг хамгаалахын тулд сүнстэй хатны чулууг өгсөн эмээн билээ. Үүнд бухимдсан Ганчори Нефтокийг дан үеийн дундуур эмээг нь хөнөөцдгөө. Тосгоныхон Юриг буруутгаж түүнийг гадуурхана. Эмээг нь хөнөөсөн тул Ганчориг хизээж хүлээж авахгүй гэж тангаралсан бөгөөд энэ бол түүнээс авах хөш авалт гэж түүнд өөрт нь хэлдэг. Хатан ээж болон түүний баг хүү ордонд хунтаажд ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэн айлчлахаар ирдэг. Баг хатан зогсоож чадаагүй тул хаан ирдэг. Хаан тэднийг явуулахаас өмнө хаан хүү хин нэгэнд дахин муу авир гаргана. Хатан ээж айсандаа тогтно. Хатан хаан өв залгамжлагчаа чадваргүй гэдгийг нотлоход хатан хаан юу хийх вэ гэж санаа зовж сандарч байдаг. За ингээд нууц даалгаварт Юнгап Чойгоос тэр Юригийн нөгөө сүнс хөөхөөр марцсан нүдний эмчиж бүртлийг аваад явна. Тэрээр түүнийг бөөгийн ур чадвараа ашиглан худалдагчтай наймаалцаж байхыг олж хардаг. Түүнд ойртоход тэр хөвчлөлтэй. Тэр түүнийг хараад ихэд гайхах бөгөөд тэдний хүүхэд насны зорсомж руу шилжинэ. Тосгоны өвтөд Юриг үл тамсарлсан ч тэр түүний дэргэд байна. Түүнд модноос илжгэн захавч өгөх гэхэд Ганчори түүнийг модноос шитгэд эмээгүй өөрт нь ойрсон хэнийг ч гомдох болно гэдгийг Юри ойлгодог. Одоогоор Юнгап түүнд хааны хувийн нүдний эмч болох санал тавьж байна.
Тэр нилээн шаргуу бөгөөд энэ нь Юриг маш ихээр ятгадаг. Гисэн хэдий ч Ганчори ямар нэгэн зүйл буруу байгаа гэж үзээд Юриг хааны нийслэл Ханьян руу явахаас татгалзсан. Тэрээр Юнгапыг ер нь бол хувиа хичээсэн, ордонд муу ёрын сүнснүүд тэтэрхий олон байгаа учраас ордон руу явахгүй байхыг ятгадаг. Тэгсэн чи Юри мань болохоор Ганчори чи айж байгаа юм бол би тэр газар руу явмаар байна гэж хэлдэг. Тэр шөнө түүнд Юнгап болон бяцхан хүүхэд хамтдаа хоол идэж байгаа. Зөвнөл нь нүүрийг нь улаалгана. Маргааш нь Юригийн Юнгапын саналыг хүлээж авна. Учир нь түүнийг аюулгүй амьд байх болно гэдэг өчигдрийн зөвнөлөө бодоод гэсэн үг. Гэсэн идэж Ганчори тэднийг хэдэн өдрийн турш төөрүүлэн нэг газар нь дуулан алхуулдаг. Тэгээ ингээд нөхцөлөдлийг бүрд ордуулахын тулд Юнгапыг унгаад хөлмөлн гимтээ иймэрхүү нийтдээ их хөөрхөн шоглолцдог л тоо Ганчори. Ингээд Юри эцэстэн цэцэлгүй Ганчоритой тултгаар хөөцөлдөх боловч Ганчори болохоор Гавакутыг олж хараад түүнийг тоодоггүй. Ингээд харис гэрцгийг ирбэл Юнгаптай нүүр тулж хааны нууц даалгаврыг одоо нууцлыг алдагдуулахын тулд түүнийг янз бүрээр шийтгэж эхэлдэг. Тэгсэн ч тэр татгалзаад санчуун түүнийг сэлэмдэд алчдаг. Ингээд тэр язгууртай хамгаалагч нартаа төрөний нүдөө үзүүлээд ирсэн Чой үг Юнгапи халуурчин гэж үзхийг одоо тушаагаад бүх зүйлийг үтсэн Ганчори өгсөн хүүгийн биед нь орохоор шийддэг. Ингээ Юри ганцаараа Юнгапи хөлөнд зориулж урмал цохилуулаад авгүй байтал нөгөө сүнсэн гарч ирнэ. Ганчори Юнгапийн биед хурч ирээд сүнстэй чулуугаа шийдэх үед тэр улам сандардаг. Тэр Юнгапиг хөнөөс нь Ганчориг буруутгав. Тэднийг Юнгап тасалдуулж түүний биеийг шүүрэн авах гэж оролдон унаж түүнийг цочирдуулнаа. Ганчори боломжоо ашиглаад Юригийн биед орохыг оролцсон ч бүтсэнгүй. Тэр чулууг шүүрэн авахыг оролцсон боловч эмүүгүй чулууг доорх гол руу шиднэ. Тэр түн рүү зохиж халтардаг. Түүнийг барьж авахыг оролдоход хоёулаа хадан дээрээс уннаа. Юнгапийн сүнс Юри гэж хашгиран үлддэг. За ингэснээр 1-р анги төгсөж байна. За 20-р анги болохоор Юри ордонд сэрж байгаагаар эхэлдэг. Юри хаан хоёр чадварлаг сэлэмчин Юнгапыг утгалж алсныг эмчээс мэдээд балмагдах бөгөөд Ганчори үнэхээр л Юнгапыг алсан эсэхэд дахиад Юри маань эргэлзэн. Хатахан 13 жилийн өмнө хусаа залгамжлах хунтайжийн биеинд орж байсан амьтантай таарлцсан тухайга өөр газар нэгэн сохор бөөд ярьдаг. Энэ нь өмхийн үнрээр тодорхойлогдно. Энэ хооронд Юнгап шиг номын хорхоод гэмтлээс амьдүүлдэж хамгаалагчдыг тулдаж ялсан гэдэгт Кавак өөрөө шоконд орчдөг. Ингээд өөрийгөө аврахын тулд хамгаалагч алуулахаар илгээсэн боловч манай нойрмог Ганчори түүний өвшөөлж байгаа нь тэр залуу саад болдгоо. Ингээд эмч цэвэрлэгч нар шуугиндэгдээ залуучдын сэмхэн гарч ирдэг. Ганчори хоол анх удаа хүний мэдрэхүүгээр амт гэдэг зүйлийг мэдэрч байгаад бол баярлан хөөрч байна. Тэгээд тэр зогсолтгүй зээр эмч түүнийг санаахан хамсдалтай гэж үздэг. Гинэт Ганчори тэр амьтны ойрлоготойг сонсож Юригийн төлөө санаа зовдөг. Түүний хувьд Юнгапийн дуу сонсоод араас нь явна. Гисэн хэдий ч түүнийг худаг руу татан дотогш чирдэг нь живсэн сүнс байдаг. Ганчори цагтаа ирж түүнийг авардаг. Юриг сэрэх гэж орлох зураа түүнийг ямар хөөрхөн харагдаж байгааг гайхаж байлаа. Түүний нүур рүү ус татхад энэ романтик үйл явдал тасардаг. Тэр түүний санаа зовнилоос салж тэр бол түүний диважин хүрэх гарц учраас чамайг аварсан гэж хэлдэг л дээ. Ингээд түүнийг чирхийг оролцсон боловч утганы шархан түүнийг өвтгөхөд хүргэдэг. Маргааш өглөө нь хаан Юрид онцлуулсан ч аль хэдийн нүдний шилтэй гэдгийг харуулна. Тэр үнийг Нефтокийн эмхтэй сүнсний хатны чулуугаар хийсэн болохыг анзаардаг. Юнгап нүдний шилтэй байхад яагаад нүдний эмчийг хаантай уулзах хүссэнд хаан болоод Юри хоёр хоёулаа гайхдаг. Гэвч хаан түүнийг авахаас өмнө түүнд нарны шил дахин хийлэхийг шаарддаг. Ингээд ордонд байх хугацааг сонгосны дараа тэр живсэн сүнсээ эргүүлээд хайж эхэлдэг. Живсэн сүнсээ хайж олоод тэгээд Юнгапыг сүнсийг мэдчихсэн учраас Юнгапын сүнсийг хайж олоод
Юнгапийн биед одоо оруулах галгаа санаатай юм байл л дээ. Ингэж аваад хатаа гантай тааралцдаг. Тэрээр хатаа ганаас амтны нэг өмхий үнэрийг мэдэрдэг. Ортны шивчэнгүүд Юнгапи цадагтай юунд Ганчорыг дүнгүй хоолунд төгснөө ирж хахад Юри Ганчорыгийн төлбөрийг төлж тусаад түүний ээжтэй хамт байна. Түүнийг хоолны газар олон төрлийн амт мэдрэн найрлаж байхад нь ээж нь жигтэж гаргахад Юнгапийн бие орсон Ганчорыг уурлан муу хүчээ гаргаж байтал ээж нь тэрвэд авдаг. Өхнүүл гэж бодлоо гэд баярлдаг. Ингээд тэр гэрт нь очиж амардаг. Хатагта Юрид өөрөө гаргахаар бэлдэж байхдаа Юнгап 30 нараас хүрэхээс өмнө хүүх болно гэдгийг Нефток зөвнөж байсныг яриад хүүгээ аварсан талархаж байгаагаа илэрхийлж байгаа нь Юрид буруутай мэт санагдуулна. Хөрхий ээж нь хүүгээ л гэд бодоод байгаа. Тэгтэл хүүгийнх нь биед мэдээж луу орчод байгаа шүү дээ. Тэр шөнө Юри Юнгапийн сүнсний төлөө залбирдаг. Тасганыхан Ганчорыг тосгонд нь авчирсныхан төлөө түүнийг хэрхэн зодож хүчрхийлж байсныг нэгэн дурсамж харуулна. Тэднийг зогсоож түүнийг хамгаалсан цорын ганц хүн бол Юнгап байв. Хатагтай Ханьян руу нүүхээр шидэхдээ Юриг хамт ирэхийг гуйв. Гэвч Ганчорыг түүнийг болоод одоо бусад хайртай хүмүүсүүдийг нь бүгдийг нь олиод өгөөх юм гэдгийг мэдж байгаа тул тэрээр ингээ ганцаараа байх сонголтыг хийгээд татгалцдаг. Одоогоор Ганчорыг түүнийг шоолж байгаа ч тэр түүнийг цаашид эзэмших боломжгүй тул түүнээс айхгүй байдаг. Тэгээ шууд Юнгап биеийг нь сүнстэй нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг ууртаар хэлцдэг. Тэгсэн чинь энд нь амарсан Ганчорыг маш их гомдож мондоод түүнийг анхаарсан өдрөө ирэн сандаг. Тэр түүнийг ухтан авахта баяртай эгэлдэг байсан бөгөөд гитнийн цэвэр ариун байхыг хараад гайхаж түүнийг азгүй байдлаас нь аварч чадна гэдгийг ойлгодог. Гэвч одоогийн байдлаар бид түүнийг явуулахаас татгалзаж байгаа тул түүний гих сэтгэл нь хит их хүсэл тэмүүлтэй байгааг бид харж байна. Маргааш өглөө нь хаан тэргүүн тайган Кимд Юнгапиг ажиллахыг тушаана. Ким Ганчорыг буцахыг тушаасан ч тэр татгалзаж өдөржин унахыг хүснэ. Юнгапиг сүнсэнд авцсан ордонд ганцаараа хайна гэж Юри түүнийг удирдан явуулдаг. Ганчорыг тааламжгүй бөгөөд тушаалыг дагахаас татгалзаж Юриг дагахыг оролцсон. Кимийн нөхцөл байдлыг зовлонтой болгоно. Энэ хооронд Юри живсэн сүнсийг барихаар сэмхэн зогтдог. Үн зэрэгцээ сохор буун усаа залгамжлах ханхууг эзэмсч буй амьтныг барих ёслол давхар үйлдэнэ. Хаан хотоо хоёр ухаангүй байгаа усаа залгамжлах хунтайжийн хажууд байдаг. Юри живсэн сүнсэнд Юнгапийн тухай хэлхийг тушаана. Сүнс нь Юнгапийн сүнсийг 8 тохой сүнс эзэн гэж шууд хэлждэг. Гинэт Ганчорыг дахин уйлахыг сансаад энэ нь 8 тохой сүнс болохыг мэддэг. Ингээд энэ ангийн өсгөлд усаа залгамжлагч ханхуу эвгүүцэн нүдэ нээхэд 8 тохой сүнс харагддаг. За кинон хэр санагдчихээн? Одоо л амар сонирхолтой байгаа. Ойр дэм нэг сүнстэй сүнсийг анхуцлсан инээдрээ тэгснээ өстө логийн домогтой солонгос драмыг бол өстө үзэж байгаагүй юм байна. Үнэхээр хөөрхөн юм бэлээ. За тэгээд дараагийн анги үзхийг хүсч ивэл бүгдээрээ дардгаа дараарай. Дараагийн хүртэл баяр таа.